За нэгэнт өрийн удирдлага ярьж эхэлсэн юм чинь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас энэ орон нутгаас гаргасан үнцаастай холбоотой тодорхой асуултуудыг асуух гэсэн юм а. Тэгэхээр ерөнхий аудитор Магнас Сүрэн байгаа мó? Магнас Сүрэн даргын хувьд бол энэ бол анх удаа бас одоо энэ шинэ ажил томилогдсноос хойш энэ улсын төсвийн гүйцэтгэлийг оруулж ирж байгаа ийм хариуцлагатай цаг үе байгаа. Тэгэхээр Магнас Сүрэн дарга бас өөрөө байвал сайн байна. За тэгэхээр аудитын байгууллагаас хийсэн тайланд орон нутгийн дотоод үнд цаас гээд өнгөрсөн жилийн хувьд болохоор нийслэл Улаанбаатар хот дотоодод болон гадаадад хэд хэдэн удаа үнд цаас гаргасан байгаа. За тэгээд тайлан тонд бол 798.3 тэрбум төгрөгийн орон нутгийн дотоод үнд цаас шинээр гаргасан. За эхний ээлжний нээлттэй арилжаасан 500 тэрбумын 300 тэрбум төгрөгийг 14% хүүтэй босгосон. За үүнийг бөөрөлжтийн цахилгаан станцд өгсөн. За мөн одоо 13% хүүтэй босгосон 100 тэрбумыг зам засвар арчилгаанд зарцуулсан. 12% үүтэй 100 тэрбум төгрөгийн бондыг бас мөн зам засвар арчилгаанд зарцуулсан. За мөн дээрэс нь ахаад нэмэлтээр 300 орчим тэрбум төгрөгийн бонд босгосон. Нийлбэр дүнгээрээ хүүгийн төлбөрт 33.4 тэрбум төгрөг төлсөн гэж байна. За тэгээд дотоодын зах зээлээс 1.5 жилийн богино хугацааны арилжааны нөхцөлтэй 13 хүртэлх хувийн хүүтэй үнд цаас гаргаж зам засвар арчилгаа батарей унтлагын станц барих төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-ийн 3, 6-гийн 4-ийн 4 дахь заалтуудтай нийцээгүй үр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчмыг алдагдуулсан гэж аудитын байгууллага дүгнжээ. За тэгээ өнгөрсөн 100 хийгдсэн зам засварын асуудлууд бол нэлээд иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Эдгээр ажилтай холбоотой яг бодит одоо шаардлагууд дүгнэлтүүд бас юу байна гэдгийг аудитын байгууллагаас асууя. За гадаад үнд цаасны хувьд 1.7 ихт найдын гадаад үнд цаасыг 7.75% үүтэй босгосон байгаа. За үүнийг бол одоо self deed төслийг санхүүжүүлнэ гэж анх оруулж ирсэн. За тэгээд аудитын дүгнэлтэнд self deed-ийн төслийн ажил эхлээгүй шалтгаанаар тус үнд цаасны 500 сая $500-аас 400 сая $24 24 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар хөрвүүлж 1.329 тэрбум төгрөгийг арилжааны 7 банк нь 6-аас 24 сарын хугацаатай жилийн 12.5-аас 16.1% хүүтэй төгрөгийн үлдэгдэл 100 сая $100 худлаа хөгжлийн банкнд 24 сарын хугацаатай жилийн 8.5% хүүтэй валютын хадгаламж тус байршуулсан байна гинэ. За тэгээд айгүй ноцтой дүгнэлт. Хурал дарлагчаа дахиад 1 минутаа нэмээд авчдаггүй. За 1 минутаа нэмээд. За нэгэнт энэ бондын валютаар хожигдсон бондын мөнгө зарцуулагдаагүйгаас энд нэг айгүй ноцтой дүгнэлт байна л да. Жилийн эцэст арилжааны банкнуудад байршуулсан хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэсэн боловч тус үнэт цаасны хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөг, ханшийн зөрүүгээр 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж тус бондын их үүсрийг ашиглаагүй нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна. За үүн дээр аудитын байгууллага тодорхой дүгнэлт хэлмээр байна. За мөн Монгол банк энэ хөрөнгийн удирдлагыг хэн хийж байгаа юм бэ? Яагаад ийм 24 сар хүртэлх хугацаатай бас одоо хадгаламжинд байршуулад байгаа юм бэ гэдэг асуулт байна. За тэгээд нийслэл одоо энэ дээр бас тайлбар хиймээр байх юм. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За бид Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд орон нутгийн энэ бонд гадаад зээлтэй холбоотой асуудлыг бол сая гишүүний уншсанаар бид дүгнэлт гаргацсан. За тайланда одоо энэ зээлийн ашиглалт зээлээр санхүүжиж байгаа төсөл хөтөлбөрийн мөнгө урсгалыг бодиттой төлөвлөж зөв ашиглаж байгаа талаар одоо зөвлөмжийг бол сангийн сайд болон холбогдох төсвийн ерөнхийлөнд захирагч нарт дүгнэлтээ өгöd аудитын тайланд тусгацсан байгаа. За нийслэлд хэрэгжиж байгаа зам та холбоотой бусад асуудлаар бол манай нийслэл дэх төрийн аудитын газар гүйцэтгэлийн аудит хийж байгаа. За энэ тайланг холбогдох байнгын хороонд тайлан гараад дуусны дараа хөргүүлнэ. За тэгэхээр дүгнж хэлэхэд нийслэл $500 сая бонд гаргасан. За тэр бондынхоо мөнгийг бол 24 сар хүртэлх хугацаатайгаар нийт 7-8 арилжааны банкнд байршуулсан байна. Гэхдээ хүүний алдагдлын улмаас тус хөрөнгийг одоо зөв зохистой оновчтой ашиглаж чадаагүйгийн улмаас хүүгийн алдагдал нийт 5.5
7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж аудитын байгууллагаас л дүгнсэн байна гэж одоо нийцэд дүгнж болохоор байна. Тэгээ цаашдаа бол одоо бид нар улсын төсвийн гүйцэтгэл хилцэхдээ энэ нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй хилцээд тэгээд орон нутгийн төсвүүд дээр байгаад байгаа энэ алдаа завхарлуудыг тухай бүр бас улсын хурл авч хилцэж явахгүй л нийслэл гэдэг байгууллага чинь ерөөсөө баг улсаасаа илүү том төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нийслэлээр явж байгаа 24 мега төсөл нь нөгөө улсынхаа 14 мега төслөөс илүү том дүнтэй, илүү одоо тийм алдаа завхралтай, ийм дутагдaltaй ийм төсвүүд яваад байна гэдгийг бол зүгээр хэлхийг хүсэж байна. Баярлалаа.